болон Android бүх төрлийн гар утсанд холбогддог байгаа. За энэхүү аппликейшнээр дамжуулж холбогддог байгаа. За энэхүү аппликейшнтайгаа холбогдохын тулд та Wi-Fi тохиргоо руугаа ороод тухайн камерныхаа Wi-Fi-ыг сонгож аваад холбогдох ёстой. За энэхүү камерных нь Wi-Fi таны гар утастай холбогдсон тохиолдолд буцаад аппликейшн руугаа ороод автоматар шууд гар утастайгаа холбогдох боломжтой. Маш хялбар байгаа. За энэхүү аппликейшн дээрээс та бичлэгүүдээ өчигдөр өнөөдрийн эсвэл оройны бичлэгүүдээ сонгоод үзэх боломжтой. Камера файл зэсрүүгээ ороод таны бүх бичлэг чинь ороод ирнэ. Маш дэлгэрэнгүй ардлын болон хойдлын болон урдлын бичлэгүүд чинь бүгдээрээ ороод ирэх боломжтой. За тухайн бичлэгүүдийг татаж авах, эсвэл шеэр хийх, эсвэл шууд устгах юм уу бүх үйлдэлүүдийг аппликейшн дээрээсээ хийх боломжтой бөгөөд авсан зураг мөн татаж авах, хөндөө явуулах боломжтой юм аа. За энэхүү аппликейшнгийнхаа үндсэн тохиргоог хийхдээ камер сеттинг хэсэгт байрлах тохиргоонууд руу ороод бүх тохиргоонуудыгаа энэ дээрээс өөрчилж болно. За саунд рекордо энэ дээрээс хааж болон нээх үйлдэлийг хийн. За loop record options буюу таны бичих бичлэгийн нийт хугацаагаа та 1 минут, 2 минут, 5 минут гэсэн 3 сонголтоор аль нэгээс сонгож өгч болно. За тухайн камер маань таны машинтай холбоотой үед шөнийн мэдрэгч болон өдрийн ямар нэгэн дөргилт хөдөлгөөн мэдэрсэн үедээ автоматар асаж бичдэг байгаа бөгөөд бичлэг автоматар асах мэдрэгчийн горин бол collision sensing буюу энэ мэдрэгч байгаа. За дараагийн мэдрэгчл бол дөргилт мэдрэгч байгаа. Энийгээ ингээд хоёулангийн ингээд хай дээрээ тавиад идэвхжүүлэх боломжтой байгаа. За дөргилт мэдрэгчээс гадна шөнийн байнгын зогсоолын горин буюу байнгын тасралтгүй бичих горин байгаа. Үүнийг идэвхжүүлэхдээ parking recording time руу орж жагаад 12 цаг болон 24 цагаар та тохируулж өгөх боломжтой. Хэрвээ 12 цагаар тохируулаад өгсөн тохиолдолд таны гар утаснаас 12 цагийн турш шууд бичлэг хийх боломжтой. Камернаас хөрөөгөө хийж өгөх боломжтой. Тухайн таны машин зогсоод бичлэг хийснээс хойш 12 цагийн турш тасралтгүй бичлэг автоматар бичиж унтарна гэсэн үг. Тэгэхээр таны машины аккумуляторт ямар нэгэн ачаалал өгөх, ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй байгаа. За шөнийн бичлэг маань энгийн бичлэгээс хурдлуулсан гормоор буюу time lapse видео хэлбэрээр явагддаг бөгөөд 0.5 секунд, 1 секунд, 5 секунд гэсэн хурдтайгаар та бичих боломжтой. Нэг шотонд маш олон төрлийн бичлэгийг шахаж хадгалж авах тийм даваа талтай байгаа. За тэгээд камерны маань үндсэн Wi-Fi нэр, паспорт болон бүх тохиргоогоор reset хийх болон бүх SD картах бичлэгээ формат хийхдээ энэ general гэсэн зэснээсээ ороод та бүх тохиргоогоо хийх боломжтой байгаа.